Physical Asia шоуны Монголын багийн ахлагч Монгол улсын арслан Орхон баярыг хүлээж авлаа. Хоёр тийм бродеруудын тусгай мэдлэгээ байдаг уу? Бага эдэн намайг шууд тэрвэрдэг шүү дээ. Гар дээр, хоёр гар дээр. Танаа эди чинь Монголд шорт подолготой буусан байлээ. Харин би яг солонгос тахтай яг хэлчихсэн өөртөө. Чи шорт бодолготой Монголд бууж болохгүй шүү. Хүүтэн байгаа юу? Хоёрын рил бол интернетийг үнэхээр шуугуулж байгаа. Тэрийг бол бүгдээрээ мэдж байгаа. Тэр нь хэний санаа өгд юм бэ? Бүгд эдийн санаа. Эди. Эди нөгөө надад бэлэг болгож ирээлнүүд хийж өгсөн. Зөндөө. Тэгээ одоо бас дахиад зөндөө санаа байгаа гэсэн. Many. I'm his content manager now. Миний менежер бас орчуулагч идэг. Тэгтээ салингүй. Ер нь бол та хоёр ингээд бие биендээ бэлэг өгөөл зөндөө олон рил бичлэг хийгээл ер нь хандлт нь хэр донд чинь та хоёр? Ер нь бол бас их үзэлттэй байх тусам донтоодох юм билээ. Тэрийг бас эдигээс асуумаар байна. I think when he started seeing how I make reels and the power of social media being able to affect people in a positive way. You know, a lot of people look up to him. So if he doesn't share his voice on social media, who's going to tell his story? So that's why spending time with him, I can teach him how to use social media to tell his Манай орхоо хэдэн дагчтай байгаа юм? 400 мянга. 400. Вау. Миний дагагчийн одоо баг 60% гадаадууд 40% Монголч. Энэ сошиал хөөсрөлтөөс хэн буулгаж байна та хоёрыг? Ихнэрүүд л болох юм. Ер нь бол сүүлд Аматигийн влогон дээр үзэж байгаа болох ч байгааг нь мэдсэн. Ер нь та аавал да тий дараагийнх нь одоо би ирэх гэж байгааг мэдсэн. Баяр хүргэе. Баярлалаа. Би ууланд бас нэг их юм яриаггүй энэ төр блог дээр эдил ерөөсө бүх юм яриадсан. Одоо би ер нь эдигийн талаар бас ярина. Зарал. Нэрсийг зарал. whoops. Yeah, I got nothing to hide. You can share whatever you want. Манай орхоо ихнэрийгээ яаж халамжилж байна? Бас хоёр нь ер нь юу их дуртай байдаг ер нь? Ер нь бол гэр бүлдээ их цаг гаргахыг хичээдэг. Энэ одоо өндөр бэлтгэл формын үед те хичээдэг. Ер нь бол тэгэл аль болох цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээнэ. Тэгээ манай ихнэр үзэсгэлэнтэй хөөрх юмхтэй байгаа. Гэр бүл дайртай шүү. He's a good man. Yeah, happy wife, happy life. Yes. Нэрээ Орхон баярын нэг зургийг олсон. Тэгээ яг энэ ухаж олсон шүү. Энэ яг хэдэн настай байсан бэ? Ер нь ямар шиг хүүхэд байсан юм? 15 настай үеийн зураг л. 15 настай байна зав. Ер нь бол нийгмийн үйл ажиллагаанд аяг итгэвтэй. Бүх секс дугуйлан ер нь бүх спорт урлагийн үйл ажиллагаа бүгдэнд л оролцдог хүүхэд байсан да. Вау. Ер нь бол төрүүлэх юм бол Солонгосын баярыг Монголд авчирна гэж
хэлсэн тэр үгчин бүх монголчуудад маш их таалагдсан шүү. Тэгэхээр гоёсэн дараа нь Аматигийн бичлэгэн дээр орохдоо ч гэсэн шууд монголчууд Монголд ирээрэй гэж хэлжсэн. Тэр бас welcome to Mongolia гэж үнэхээр бас гайхалтай байсан. Яг уу би бол өөрөө энэ сайхан их орнд төрсөндөө маш их бахархдаг. Манай их орн маань тий. Их орн маань тэгээд үнэхээр дэлхийд байхгүй хосгүй сайхан тий. Ард түмэнтэй байгальтай үнэхээр сайхан баян их орн. Тэгээд Аматигийн болог дээр орж явахдаа яг уу би Аматиг Монголд ирж аялаараа гэд хэлсэн. Тэгээд энэ хэлсэн үгнээс нь болж тий гадаадуудтай айгүй хяналт аваад одоо удахгүй Netflix дээр Welcome to Mongolia гэдэг нэвтрүүлэг 4 эпизод. Вау, ямар гоё юм бэ. Одоо тэгвэл Welcome to Tonight Show-г илүүчт юм билүү? Хамгийн урт зураг авалт нь Physical Asia гэвч тий. Хэр урт зураг авалтууд үргэлжилжсэн бэ? Ер нь бас урт зураг авалт айгүй их явсан. Шахуу зургууд тий. Нэг тэмцээг хэлцүүчраас зогсоохгүйгээр тэр чинь нэг юм ойлгох нийтлэгс дээр ямар ч тавилттай бичлэг юусоо байхгүй. Бид нар хоорондоо яг л тэмцээний зарчмаар яг үзэлцэж ийсэн. Тэгээд тэнд бол нэг 24 цаг магийн зураг бол авчихсан. Оо. Тэгэл яг үүрээр ингэ донгогоод байж. Yep. Yep. Яа тэр яаж яхад амар хийстэй байсан шүү дээ. Тэр хийсэн дээр түрэл. Тэр хийс бас хэцүү байсан баг тий. Энэ Physical Asia-гийн нөгөө илсний энэ дасгалууд нь ер нь юунаас санаа авсан болоо гэж би анх эхлээд бодож исэн. Тэгээ бид нар яг нөгөө ерөнхий продюсер Жон Хогитой ингээд дараа нь тэмцээний дараа уулзаад сууж яхад би энэ Монголд аялж байхдаа энэ илснээс энэ санаа авсан юм аа. Тэгээд нөгөө илсэн дээр ингээд явахт нь айгүй хэцүү байсан гэсэн өөрт нь. Тэгээ яагаад илсэн дээр тэмцээн байж болохгүй гэх. Тэгээ өөрөө бас Жон Хоги продюсер маань Монгол орныг дэлхийд бас өөрөө таниулах чин хүсэлтэй. Тэгээ саяны энэ нэвтрүүлгээр таниулсандаа өөрөө ч маш их баяртай байгаа. Тэгээд Holy moly. Яа. Олемоли. Тааш би нэг нэлээд сансан байх шүү. Монгол дахиж ирэх гэж бодлоо ер нь ирэх үү? Oh, definitely. I actually want to come back Naram Festival to support. I want to come support my friend. You know, cheer him on from the stands. Oh. Thank you. Эдийг ер нь барилдуулаад эдийг тарах зодог шууд гэж байх уу? Эдэд тарах зодог шууд байхгүй. Тэгээд харалтаа гэж 3 үний зодогны материал хэрэглэгээр байгаа. Үнэхээр их мөнгө авах юм байна. Хэр удаа явах бол баг дараа наадам болох гэдээ ойлгох юм шиг. Яа, бас удаа байна. Наадмар заавал барилдаараа идэ. Oh, yeah. Hey, I'm happy to if you teach, you be my coach. Yes. Okay. Hey, I did my homework. Миний сошиалын дасгалжуулагч болсон. Одоо би бүхийхэд дасгалжуулагч болно. Hey, I like that. Бартер яваад штэ. That's a good trade. Yeah. That's a good trade. Манай орхоо Гэргийтайгаа хамт кино үзэх дуртай. Ер нь жилээ цагаараа аль болох гэр бүлдээ хоёр кино үзэх дуртай гэж би сонсч ирсэн. Тэг ер нь бас нэг ярилцсан дээрс үзэж хахад Friends их дуртай гэж сонсч ирсэн тий. Аль дөрөвд нь дуртай байсан гэлээ? Joy. Яг юу таадаг? Яг Joy-ийн яг юу нь? How you doing? Эди, юу дөө? How you doing? How you doing? Very good. Тэгэхээр манай орхоо кинонд тоглох санал ирэх юм бол ер нь энэ ах уу тийм санал хүлээж авах уу? Би ер нь бол хэрвээ боломж олдвол тий маа дуусахтаг цуг кинонд тоглол бомб шүү дээ. Тэгвэл би яг уу нөө эсрэг дүрчм эсвэл туслах зодооны дүрд нь бол цуг тоглоё гэж бодчихлоо.
Үнэхээр Мад Оксукийг алгадах хүн хэрэгтэй байгаа шүү. Бараг бүх солонгосчууд алгадаад дуусчих шүү дээ одоо. Тэгвэл хэдүүлээ хэсэг хугацааны дараа кинотой холбоотой тоглоомоор үзэгчдээ алгацгаая. 1 2 3